Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын их хурлын гишүүн Батшуграас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хилцэх асуудлыг Улсын их хурлын чуулганы 2025 оны 4-р сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хилцэн шийдвэрлэж төслийг анхны хилцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 4-р сарын 22-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн анхны хилцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйл заасныг баримтлан явуулж дараах санал дүгнэлтийг гарган та бүхэнд танилцуулж байна. Улсын их хурлын гишүүдээс хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 11 саналын томьёол бичгээр урьдчилан ирүүлсэн. Улсын их хурлын гишүүн Сэд Дорж зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1-р зүйлтэй холбогдуулан олон улсын жишг зарчмыг баримтлан Монгол банкнаас тогтоосон нөхцөл шаардлагыг үндэслэн зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд нь зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэл бүтээгдэхүүн үйлчилгээний хөлсөө өөрөө тогтоох. Улсын их хурлын гишүүн Соронзон Болд төслийн 3-р зүйлтэй холбогдуулан зээлдэгчийн мэдээллийг 5 жил хадгалах агуулга бүхий зарчмын зөрүүтэй саналын томьёолууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн хуулийн төслийн 2-р зүйлтэй холбогдуулан Улсын их хурлын гишүүн Батнайрамдал зээлдэгчийн зээлжих зэрэглэлийн онооны аргачлал бүтээгдэхүүн үйлчилгээний хөлсийг тогтоох үндсэн зарчим нөхцөл шаардлагыг Монгол банк батлах агуулга бүхий зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын их хурлын тогтоолын төслийн анхны хилцүүлгийг явуулах үед Улсын их хурлын гишүүн Батнайрамдал тогтоолын төслийн 2-р зүйлийг зээлдэгчийн зээлжих зэрэглэлийн онооны аргачлал бүтээгдэхүүн үйлчилгээний хөлсийг тогтоох үндсэн зарчим нөхцөл шаардлагыг холбогдох байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол банк санхүүгийн зохицуулах хороонд даалгах агуулгаар өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томьёолыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээ. Түүнчлэн тогтоолын төслийн 1-р зүйлтэй холбогдуулан Улсын их хурлын гишүүн Сэд Дорж зээлдэгчийн зээлийн мэдээллийг зээлийн лавлгаанд 3 жилээр тусгах гэсэн агуулга бүхий зарчмын зөрүүтэй саналын томьёол гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 22 дахь хэсэг заасны дагуу зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын их хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын их хурлын гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолуудыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулж олонхын санал авсан аваагүйгээр нь бүлэглэн та бүхэнд хүргэлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын их хурлын тогтоолын төслийн анхны хилцүүлгийг явуулсан талаарх эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёолуудыг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.